Сайн байцгаана уу? Бүгдэнд нь шаббат өдрийн мэндийг хүргэе. Бурханаас бидэнд өгсөн цоо шинэ өглөөний мэндийг бас танд хүргэж байна. Пастор Мөнх Оргил тантай яг одоо ярилцж байна. 2016 оны шаббат өдөр болгоны өглөө тантай Bread of Life буюу амийн талах нэртэй цуврал Библи судлалын ярилцлагын цаг хүрэх гэж байна. Тэгээд Facebook хуудасны сэргэлт шинжилтийн төлөө хамтдаа групп дээрээс та миний энэхүү бэлтгэж байгаа цуврал Библи судлалын ярилцлагатай хамт байгаа гэж урьж байна. Тэгэхээр амийн талах гэж нэрлсэн энэхүү цуврал Библи судлалынхаа эхний дугаарыг бас та бүхэнд хүргэх гэж байгаа даа баяртай байна. Матай номын 4:4 дээр Есүс хэлэхдээ хүн зөвхөн талахаар биш харин Бурхны амнаас гарах үг бүрээр амьдрна гэж хэлсэн байдаг. Мөн Иохан номын 6-гийн 35 дээр Иесус хэлэхдээ би бол амийн талах байна. Над руу ирдэг хүн өсөхгүй гэж хэлсэн. Тэгэхээр итгэж хүмүүсийн хувьд итгэлийн амьдралын хамгийн чухал хэрэгцээ бол бид өөрсдийнхөө сүнслэг амьдралыг Бурхны үгээр хооллох байдаг. Тэгэхээр 2016 оны туршид таны энэхүү сүнслэг хэрэгцээг хангахын тулд би өчүүхэн ч гэсэн хувь нэмрээ оруулж бас өөрийнхөө Библийг судалсан Бурхантай харилцсан тэр харилцаанаасаа ойлгож ухаарсан зүйлээ тантай бас ярилцж байя гэж шийдсэн. Тэр өнөөдрийн бидний ярилцах сэдэв маань бол энэ оны хамгийн ихний сэдэв тушаалын тухай ярих гэж байна. Бурхны тушаалын мөн чанар утга учирын тухай бид өнөөдөр бас богинохон ч гэсэн бас ярилцъя гэж би шийдсэн. Яагаад үүнийг бас сонгосон бэ гэхээр шинэ он гарахад их эзнээс хүлээж байсан тэрхүү ивэлийн жилийн төлөө залбирч байхдаа би Дэд хууль номын 6 дугаар бүлгийн 4-5 дугаар ишлэлүүдийг уншиж байлаа. Израилаас сонс эзэн бол ганц. Чи өөрийн бурхан эзнээ бүх зүрх, бүх оюун ухаан, бүх хүч чадлаараа хайрлаа гэж хэлсэн. Израильчууд үүнийг Шима гэж нэрлэдэг байсан. Энэ бол тэдний итгэлийн тунхаг. Тэгэд энэ ишлэлийг уншиж байхдаа Бурхан өөрийн ард түмэнд хайрлахыг тушаасан байна гэдгийг би олж харсан. Тэгэхээр тушаал хийгээд бас урилга гэдэг хоёр ойлголтын хувьд бол бас маш том ялгаа байна. Хэрв би танд урилга өгөх юм бол энэ нь танд сонголт байна гэсэн үг. Нэг бол та хүлээж авч болно, эсвэл татгалзаж болно гэсэн үг. Харин би танд тушаах юм бол таны хувьд сонголт байхгүй. Та нэг бол дагна, үгүй бол эсрэг үзнэ. Тэгэхээр хуучин гэрээний Дэд хууль номон дээр Бурхан Израилийн ард түмэнд тушаалаа өгсөн. Энэ нь бол урилга байгаагүй. Тэдний хувьд бол ямар нэгэн одоо сонголт байгаагүй гэсэн үг. Нэг бол дагах, эсвэл эсэргүүцэх байсан. Гэтэл өнөөгийн итгэгчдийн хувьд Бурханы тушаалын өмнө тууштай зогсож дагаж мөрдөх ийм хүсэл байхгүй болсон болов гэсэн ийм бодлоо төрдөг. Яг тэгвэл бичээсээр бичигдсэн Бурханы тушаалын өмнө мөрөө хавчиж, зүгтаж, зайлах ийм орлогыг маш олон Христ итгэгчид ч гэсэн үнийг бас хийдэг. Хайрлахыг Бурхан тушаасан гэж бид сая ярилцлаа. Тиймээс хайрыг бол тушааж болдог, бас Бурхан хайрыг бас тушааж чаддаг. Бурхан биднийг хайрлах гэж тушаасан. Итгэгч хүмүүсийн хувьд бидний өдөр болгон, өглөө болгон босоод бидний хамгийн түрүүнд дагах ёстой тэрхүү тушаал бол хайрлах тушаал. Есүс дахин амьсныхаа дараа Петртэй уулзаад Петрээс 3 удаа асуусан байдаг. Иохны хүү Симоно чи надад хайртай юу гэж. Петр тэр 3 асуултанд нь гурвууланд нь тийм ээ би танд хайртай гэж хариулсан байдаг. Тэг яг энэний дараагийн үйл явдлыг бид нар цааш нь унших юм бол Есүс Петрийг хэрхэн итгэлийн замаа дуусгаж Христийг гэрчилж хэрхэн түүний ажлыг хийх тухай зөгнөлийг тэрхүү ирээдүйд болох зүйлийг Петрт хэлсэн байдаг. Түүнийг бүр хэрхэн Бурхны төлөө амиа өргөж хэрхэн эцсийн амьсгалаа авах тухай хүртэл хэлсэн. Харин тэр үед Петр Иесусээс ямар асуултыг асуусан бэ гэхээр багшаа Иохан яах вэ гэдэг асуултыг асуусан байдаг. Иохан яаж өгөх бол Иохан юу хийх вэ гэж асуусан. Харин Иесус энэ үед нь
юу ч хэлсэн мэхээр Иохан намайг дахиж иртэл амьд байсан ч энэ нь чамд ямар хамаатай юм бэ? Намайг л хайрл гэдэг энэ тушаалыг Есүс Петрт маш сайн ойлгуулсан. Заримдаа бид нар энэ амьдралд маш олон зүйлд стресстэж, атаархаж, үзэн ядаж, заримдаа тэр болгондоо бохимдож амьдарч байдаг. Гэтэл Есүс үүнд маш гайхалтай хариултыг өгсөн. Бусад бүхий зүйл нь яг үүндээ чамд ямар хамаатай юм бэ гэж бурхан хэлдэг. Намайг л хайрлаач. Тийм учраас бид нар хайрлах гэдэг бол тушаал юм а гэдгийг хамгийн ихэнд ойлгох хэрэгтэй. Мэдээж бурхан хайрлахыг тушаахаас гадна бас гимшихийг тушаасан байдаг. Та бас бодож болох юм, гимших гэдэг энэ хувь хүний сонголт биш үү? Яагаад бурхан гимшихийг тушааж байгаа юм бэ гэж. Гимшихийг тушаана гэдгийг бид нар ойлгохдоо Үлс номын 17 дугаар бүлэг дээр хишлэлийг бас бид нар харж болох. Тэр Үлс номын 17 дугаар бүлэг дээр Паул Афины ирчүүдэд хандаж тэдэнд номлосон. Тэгээд тэдэнд хандаж хэлэхдээ та нар мэдэхгүй атлаа шүтдэг, бас биширдэг тэр зүйлийг чинь би та нарт өнөөдөр мэдүүлж өгье гэж Паул хэлсэн. Тэгээд тэрхүү номлолоо бас дуусгахын өмнө хэрэг бид унших юм бол 30 дугаар ишлэл дээр нь бурхан эдүгэ хаан сайгүй хүн бүхэн гимших ёстойг тэдгээр хүмүүст хандаж тунхаглаж байна гэж хэлсэн. Хүн бүр гимших ёстой гэдэг үгийг Паул энд хэрэгэлсэн. Гимшил бол тушаал. Үүнийг бид нар заавал хийх ёстой. Бурхан Мойсед 10 тушаалаа өгсөн байна. Үүнийг бид нар 10 тушаал гэж нэрлэдэг, 10 зарлиг, 10 хууль гэж нэрлэдэг. Гэтэл яг үндэ бид нар үүнийг өөрсдөө нэрлэхдээ зүрстгэл дотроо 10 урилга гэж нэрлэлсэн байдаг. Бурхан Мойсед 10 урилга өгөхийн төлөө түүнийг ууланд авчираагүй. Бурхан түн тушаал өгсөн. Тийм учраас бид нар үүнийг сонголт биш, харин ямар нэгэн сонголтгүйгээр заавал дагах ёстой. Бурханы тушаал гэж харах хэрэгтэй. Орчин цагт сайн мэдээг хүмүүсийг Есүст итэг хэмээн урих ёстой гэж сургаж байгаа. Тэгээд тэдэнд сонголт өгчөж байгаа учраас тэд татгалздаг. Есүст итэг гэж урьж байгаа. Яг энэ нь одоо зарим нэг том их дэлгүүр худалдааны газар амтлагаад худалдаа явагдаж байдаг шиг бид яг л сайн мэдээгээ тунхлахдаа Иесусыг амтлаад үзээрэй гэсэн тиймэрхүү сурчлагаа хийдэг гэсэн үг. Амтлаад үз. Ерөө чамд таалагдвал та худалдаж авах гэдэг ижлэх. Гэхдээ бид нар Бурханы талаар бол ингэж ярьж болохгүй. Бурхан өөрийгөө таашаа гэж тушаадаг. Харин Бурхан хайрл гэж хэлсэн байдаг. Тийм учраас хүмүүс бидний тушаал биш урилга сэтлэр хандаж байгаа энэ хандлагыг хараад би тэр аврагч Иесусийн нэг үзээд алдъя. Тэгээд таалагдахгүй бол өөрийг үзээд алдъя. Яг л энэ хүнтэй амьдрээд үзье. Тэгээд бүтэхгүй бол өөр хүнтэй үзээд алдна гэж байгаа мэт сонсогдож. Тэгэхээр Бурханыг бид нар зүгээр нэг дэлгүүрт ороод өмсөөд үздэг хувцас шиг бодож болохгүй. Яг ийм хандлагаар бид нар хандаж эхлэх юм бол энэ бол Бурханы хувьд маш том зэвүүцэл жигшил болдог. Бурханыг бид хэн бэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Бурхан бол тушаадаг нэг. Бурхан бүхнийг тэр дундаа намайг бас энэхүү Библийн ярилцлагыг сонсож байгаа таныг ч гэсэн Бурхан бүтээсэн. Өөрийнхөө амьд хүчрхэг дээр оршихугаараа бүтээсэн. Тэгээд Бурхан өөрийнхөө бүтээсэн болгонд амь өгсөн. Хамгаас хүчтэй, хамгийн мэддэг, бас хамгийн хардаг тэр нэгэн бол Бурхан. Ариун сүнс ч гэсэн яг ийм зарчмаар бидэн дээр ажилладаг. Ариун сүнс хизээч бидний өмнө дөхөж ирээд бидний зүрх сэтгэл дотор чи өнөөдөр намайг дагаж болох уу гэж асуудаггүй. Бурханы тушаалд бид нар дуулууртай хандах яг тэр үед бидний амьдралд амар тайван ирдэг. Дуулуургүй байх байдал нь яг үндэ амар тайвныг бол юу ч хөө сөнөөдөг. Тийм учраас Тэнгэрийн улсад нэг ч дуулуургүй махан бий орохгүй гэж нэгэн алдартай хүн хэлсэн баг. Тэгэхээр өнөөдөр бид Бурханы тушаалд дуулууртай хандахад амар тайван ирдэ гэдгийг бас ойлгож бас мэдж авлаа. Өнөөдөр бидний ярилцах сүүлчийн зүйл маань бол Бурхан биднийг тунхаглахыг тушаадаг. Нүглээс ангижирч зөвхт ёсыг тогтоох тийм гайхамшигтай тунхаглал. Нүглээс эргэх гэдэг бол Бурхан руу эргэх гэсэн нэр томьёо. Тэгээ энэ тухай Кэмпбелл Макалпен гэдэг хүн хэлэхдээ илчлээгүй нүгэл нь уучлагдаагүй нүгэл мөн. Нүгэл нь гагцгүй амаар дамжиж байж л амьдралаас зайлнаа гэж хэлсэн байна. Хэрэг таны амьдралд ямар нэгэн илчлээгүй тийм гим нүгэл байгаа бол
тэр чинь уучлагдаагүй л гэсэн. Тийм учраас бид нар амаараа өөрсдийнхөө илчлээгүй гим нүглээ Бурхны өмнө хүлээн зөвшөөрч тэрхүү гим нүглээс эргэх ёстой гэсэн. Яг үндэ бидэнд бас дан уучлал хангалтгүй. Уучлалаас гадна бидэнд цэвэрлэгээ хэрэгтэй. 1-р Иохан номын 1-р бүлгийн 9-р ишлэлээр хэрэг бид нүглээ хүлээн зөвшөөрвөл тэрээр итгэмжит зөвхт бөгөөд бидний нүглийг уучлж бүхэл зөвхт бус байдлаас биднийг цэвэрлэнэ гэсэн. Бурхан дээр ирсэн хүн жинхнээсээ гимших юм бол Бурхан зөвхөн уучлаад зогсохгүй биднийг цэвэрхэн болгоно, цэвэрлэнэ гэж Библиэлд хэлсэн. Гэтэл зарим хүмүүс Бурханы өмнө залбирч, гимшиж, өвдөг сөгдөж, уйлж, харуулсан ч гэсэн төд бодлого мөнөх гимээ хийгээд бас мөнөх уучлалаа гуйгаад Бурханы өмнө ирдэг. Гэтэл Бурхан биднийг уучлаа зогсохгүй бас биднийг цэвэрлэнэ гэж Библи бидэнд амласан баг. Бурханы хийдэг тэрхүү ажлын дараа бид нүглийн тойргийг эвдэж бүр мөсөн чөлөөлөгддөг. Тийм учраас Бурхан биднийг гим нүглээсээ ангижирч цэвэрлэгдэхийг, цэвэрхэн болсон гэдгээ Христийн нэрээр тунхаглахыг тушаадаг. Нөгөө төгөр зарим хүмүүс юу гэж боддог гэхээр гим нүглээ цайруулна гэдэг үгийг бас хэрэглэдэг. Гим нүглээ цайруул. Есүсийн цуснаас өөр юу ч миний нүглийг угааж чадахгүй гэдэг ийм дуу байдаг. Зөвхөн Есүсийн цус тэр хурганы цус миний бүх гим нүглийг угаах болно гэсэн. Тэгэхээр гимээ угаах болон гимээ цайруулах хоёрын хооронд маш том зааг ялгаа байна. Тэгэхээр Есүс бидний гим нүглийг угаасан тэр мөчөд бид үнэхээр гим нүглээс ангижирдаг. Харин Есүсээр гим нүглээ угаалгахаас урьдчилж өөрөө гим нүглээ цайруулах үйлдэлийг хийдгээрээ бид уучлагдaltaг өнгөрдөг. Тийм учраас Христ биднийг бүх нүглээс минь угаах тэрхүү болцол бол бид бүх гим нүглээ бүр хизээч дурсаагүй, сөхөөгүй гим нүглээ хүртэл Бурхны өмнө ил болгож нүглээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Яг үндэ хүний мэрэгэн ухаан бол нууцуудыг далдалдаг, нуудаг. Харин Бурхны мэрэгэн ухаан бол бүгдийг илчилж гаргаж ирдэг. Хүн гим нүглээ цайруулахыг оролддог бол харин Бурхан гим нүглийг цагаан болтол нь угаадаг. Тэр энэхүү өглөө хамтдаа Бурханы тушаалын тухай богинох ярилцлаа. Бурхан биднийг хайрлахыг тушаасан. Бурхан биднийг гимшихийг тушаасан. Тэгээд гимшснийхаа дараа тэрхүү гимт байдлаас, гим нүгэлтэй байдлаас бүрэн чөлөөлөгдөж, цэвэрлэгдэж, угаагдсан гэдгээ тунхаглахыг тушаадаг. Энэ өдөр та хинэнийг хайрлах тийм үйлдэлийг хийгээрэй. Мөн энэ өдөр та их эзэнд хандаж чин сэтгэлээсээ гимшээсэй гэж хүсэж байна. Мөн Христ таныг хэрхэн уучлж, хэрхэн угааж цэвэрлэж, хэрхэн таныг Калварын загалмаагаар дамжуулан өршөөл инрэлдээ багтаасан бэ гэдгийг босод тунхаглаарай. Энэ бол тушаал юм шүү. Тэгээд дахин баярлалаа. Бурхан таныг бий болтугай. Дараагийн 7 хоногийн шабаат өдрийн өглөө хамтдаа энэ цагтаа уулзцгаая. Bread of Life пастор Мөнх Оргил тантай ярилцлаа. Баярлалаа.